За Хари Кришна. За бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр Ширват Магватмынхаа ээлж төр уншлагыг уншъя. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. За Шримад Бхагаватмын 1-р дуулын 1-р бүлгийн 19-р шүлгээс уншнаа. Ерөнхийдөө бол Орос Шримад Бхагаватм уншиж байгаа гэдгийг ойлгож байгаа тий. Наха. Оросоос нь уншиж байгаа. Надад байгаа нь орслол байж байгаа. Тийм учраас оросоос уншиж байгаа. Ер нь бол уг нь бол болддог болол английн уншвал уг нь зүгээр тийм үү. Яг проботаг орчуулсан их английн найруулга уг нь зүгээр байдаг. Гэвч одоо байгаа нь нэгт хоёр дэх юм бол уг нь бол Бхагаватмыг чинь жиг нэг өөрийгөө таньсан жиг нөгөө амьд одоо бит хүн Бхагаватаас сонсох хэрэгтэй байдаг тий. Тэгээ одоо яг биднэрт олдож байгаа боломж нь энэ учраас одоо энийг ашиглаад нөгөө нэг Англи, Америкийн зүүр үг гэдэг штэ. Нөгөө огт нөгөө авгаахгүй байсан дөрвөл сохор авахтай байсан гэж нэг тийм зүүр үг гэдэг үстэй. Тэр шиг нөгөө огт ингээд Бхагават уншихгүй байсан дөрвөл ядч орцсоосон тий. Уншуулгын зүгээр байж яхаар. Гэтэг үүднээс цаг хугацааг ашиглах үүднээс уншиж байгаа шүү. За Хари Кришна. За ингээд өнөөдөр үргэлжлүүлээд 1-р бүлгийн 1-р дуулын 1-р бүлгийн 19-р шүлгийг уншъя. За шууд ихлээр санскрит шүлгүүдээ бөөнд нь уншаад араас нь шууд орчуулгуудаа ингээд уншиж авчих гэж бодож байна. Хари Кришна. Тонжоргол матаж дууж байна уу? Мессеж юу хийрэ? Комент хийрэ. За санскрит шүлгийн чинь Ваям туна витри пияма уттама шлока викрами яч чримтам раса гянам свато пади гэж. За 20 дугаар шүлэг нь Критаван кила кармани сахарамина кешавах атимартианы Бхагаван гутха капата манушах гэж. За 21 дугаар шүлэг Калим агатам акая кшетресмин вайшнава ваям асхина дирка сатрина катхаям сакшана харихи гэж. За 22 дугаар шүлэг нь Туамнах сандаршито дхатра тустарам нисти тиршатам калим сатва харам хумсам карнатхара иварнавам гэж. За орчуулга нь уншнаа. За сая хэдэн шүлэг уншчихв? Шаха хаан байна. 23 дугаар шүлэг. Брухи Йогeshвара Кришне Брахмани Дарма Вармани Свам Каштхам Адху но Пите Дармах Кам Шаранам Катаха гэж. За одоо шүлгийн орчуулга нь уншнаа. За 19-өөс шүлэг 19-р шүлгийн орчуулга. Бид дуулал мөрөглүүдэд магтан алдаршуулагддаг Бурхны бадгалын трансцендент зугаан атмуудыг сонсохоос үл ядармгүй. Түүнтэй холбоотой трансцендент харилцааны амтыг хөгжүүлж чадсан хүн секунд хорон бүхэнд түүний зугаан атмуудыг сонсон зэнгэн жаргаж байдаг гэж. Өөрөөр хэлбэл Шримад Бхагаватам бол яг үнэн дээр бол жинхэнэ нөгөө хамгийн өндөр төвшөнд
хүрсэн тэр Расика Баахта гэдэг нарт зориулагдсан тийм онцлог байгаа байхгүй юу байгаа байхгүй одоо бүтээл тэгээд тэр асар өндөр түвшинд хүрсэн хүмүүс зориулагдсан тэр бодголууд зориулагдсан энэ онцлог маань яадаг вэхээр эхэлж байгаа бид нарт яагаад ач тустай байдаг вэ? Тэр нөгөө ариусгах хүч нь маш хүчтэй байдаг учраас одоо тэрийг өнгөрөхөд боддоор нь мэдэрч гинүү мэдрэхгүй байна уу яг нөгөө тэр ариусгах хүч нь бид нарт үйлчилж идэг учраас одоо эхэлж байгаа нэгэндээж төгс төгөлдрөлт нэгэндээж одоо үйлчилж байгаа. Гэтэ төгс төгөлдрөлт хүрсэн хүмүүс нь яадаг вэ гэхээр минут секунд хорон бүхэн түүний 6 наадмуудыг сонсон тийм зингэж харгаж яадаг гэж. Коммент гарчихгүй л байна да. Коммент бичиж чинь Хари Кришна дуу муу яаж байгаа юм бол доо. За 20 дугаар шүлгэн. Дээд эзэн Шри Кришна Бурхны бодгол нь Балараматай хамтдаа хүний дүрд тоглож байсан бөгөөд энэхүү хүний дүр хэлбэрээр олон тооны игэл бус үйлүүдийг үйлдэж байсан билээ гэж. Дээд эзэн Шри Кришна Бурхны бодгол нь Балараматай хамтдаа хүний дүр тоглож байсан бөгөөд энэхүү хүний дүр хэлбэрээр олон тооны игэл бус үйлүүдийг үйлдэж байсан билээ. За тийм. За 21-р шүлгэн. Кайлиерийн аль хэдийн хүрэлцэн ирсэн болохыг сайтар ойлгосон тул бид Бурхны трансцендент илгээмжийг урт удаан хугацаанд сонсохоор энэхүү ариун газарт хуран цуглаад байна. Ийхүү бид дахилга өргөл хийж байгаа хэрэг үлээ гэж. Одоо өөрөөр хэлбэл Бурхны трансцендент 6 наадмыг сонсноо гэдэг нь нэгсэндээ дахилга өргөл хийж байна гэсэн утгатай гэсэн. Кайлиерийн аль хэдийн хүрэлцэн ирсэн болохыг сайтар ойлгосон тул бид Бурхны трансцендент илгээмжийг урт удаан хугацаанд сонсохоор энэхүү ариун газарт хуран цуглаад байна. Ийм бид дахилга өргөл хийж байгаа хэрэг үлээ гэж. За 22 дугаар шүлэг. Ариун буянт минь ээ. Хүмүүнээс бүхий сайн чанаруудыг нь үгүй болгодог. Кайлийн аюулт талай гатлан туулахыг хүссэн хүмүүсийн суудаг. Тэрхүү онгоцны ахмад болгохоор таныг сонгохын тулд бид тантай дээд таалын дагуу учирсан буйзаа хэмээн санаж байна гэж. 22 дахь нь үгсэн гинэ. Ариун буянт минь. Хүмүүнээс бүхий сайн чанаруудыг нь үгүй болгодог. Кайлийн аюулт талай гатлан туулахыг хүссэн хүмүүсийн суудаг. Тэрхүү онгоцны ахмадыг болгохоор таныг сонгохын тулд бид тантай тийм ээ дээд таалын дагуу буюу Бурхны таалын дагуу учирсан бизээ хэмээн санаж байна. За ингэж нөгөө мэрэгдүүд маань хэлж штэ тий. Мэрэгдүүд маань одоо энд нөгөө суута косомиута хандаад л хэлээд байгаа штэ өргөлжлөн. За 23 дугаар шүлэг. Туйлын үнэн бүхий л ич эдийн хүчнүүдийг эзэмшигч Шри Кришна өөрийн гариг орондоо буцсан. Тэгэхээр одоо шашны зарчмууд чухам хэний өмг түшгийг олсныг бидэнд айлдаж сойрхон уу гэж. Туйлын үнэн бүхий л ич эдийн хүчнүүдийг эзэмшигч Шри Кришна өөрийн гариг орондоо буцсан. Тэгэхээр одоо шашны зарчмууд чухам хэний өмг түшгийг олсныг бидэнд айлдаж сойрхон уу гэж. За энэ энд жижигхэн тайлбар хэлэхэд одоо энэ юу болохоор нөгөө мэрэгдүүд бол нөгөө Кайли йогагийн эхэнд одоо цуглаж байгаа шүү дээ. Кришна бол Давапара йогагийн төгсгөлд байж байгаа буццсан тийм үү. Тэгэхээр Кришна ингээд Бурхны дээд бодгол Кришна буццсан. Тэгээд одоо шашны зарчмууд одоо өмг түшгийг олох тийм бодгол байхгүй болсон. Тэгэхээр бид нэр одоо бид тэр шашны зарчмууд жоохон одоо хэний өмг түшгийг олох боломжтойг тайлбарлаж өгөөч гэж нөгөө суута косомигаас хүсэж байна тий. За ингээ 2 дугаар бүлэг хэлж байна. Коммент нь яга ачихгүй нэ. Коммент бичиж байгаа юм үчгүй юм уу? Коммент рүү сарагдахгүй ш. За. Сонсохгүй байж болно. За 2 дугаар бүлгийн 1-р шүлэг. Vyasa vacha iti samprashna samkrishto vipranam rama харшаних прати пуджа вачастишам правактум опачакраме гэж. За 2 дугаар шүлэг. Сута вача ям праварат жантам анупитам апита критям двайпаяно вираха катара ажухава путрети тан маятая тарава пхинетус там сарва пута хидаим муним анатосми.
Гуравдугаар шүлэг. Ях свану бавам акила шрути сарам икам атятма типам ати ти шатам тамо амтхам самсаринам карунаяха пурана кукьям там яса сунам опаями гурум мунинам нараянам намаскритя нарам чайва народтамам девим сарасватим ясам дато чаям удирайт Мунаях сатхо Приштохам, Бават Пир Локо Мангалам, Яд Крита Кришна Сампрашно, Инатма Сопраситати, Савай Помсам Паратармо, Ято Бактир Адхог Шаче, Ахай Туки Апратихата, Яятма Сопраситати. За орчуулгын. За 2 дугаар бүлгийн 1-р шүлгийг орчуулга. Рома хашанагийн хүү Уграшвара өөрөөр хэлбэл Сута Госвами Брахмануудын асуусан төгс төгөлдөр асуултуудад сэтгэл бүрэн ханамжтай болсон ба тэдэнд тэрээр талархал илэрхийлээд асуултуудад нь зүй зохистойгоор хариулах гэж оролдож эхэллээ. Дахин Рома хашанагийн хүү Уграшвара буюу Сута Госвами Брахмануудын асуусан төгс төгөлдөр асуултуудад сэтгэл бүрэн ханамжтай болсон ба тэдэнд тэрээр талархал илэрхийлээд асуултуудад нь зүй зохистойгоор хариулах гэж оролдож эхэллээ гэж. 2 дугаар шүлэг. Ширила Сута Госвами айлцсан нь. Бивэр бүгдийн зүрхэнд нэвтрэн орох чадaltaй агуу мэрэгэн таны өмнө буюу Шукадев Госвами таны өмнө гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрээр дээд анги давхаргынханд зориулагдсан ариун уяа болон зан үйлийг дамжин өнгөрөлгүйгээр орчлонгоос огорхон замыг хөөхөөр буюу саньяси болохоор гэрээ орхих үед түүний эцэг Вясадева түүнээс салан хагдах нь хэмээн айн болгоомжилж хүүмнээ хэмээн уулгалдан хашгирсан. Гэвч энэхүү хагацлын тэрл өвдөлт чаналлыг амсаж мэдэрсэн моддол уй унагт автсан эцгийн энэхүү уулгалталтыг цойройлон хашгирч байлаа гэж. Дахад Ширила Сута Госвами айлцсан. Бивэр бүгдийн зүрхэн нэвтрэн орох чадaltaй агуу мэрэгэн таны өмнө буюу Шукадев Госвами таны өмнө гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрээр дээд анги давхаргынханд зориулагдсан ариун уяа болон зан үйлийг дамжин өнгөрөлгүйгээр орчлонгоос оорхон замыг хөөхөөр гэрээ орхих үед түүний эцэг Вясадева түүнээс салан хагдах нэ хэмээн айн болгоомжилж хүүмэн хэмээн уулгалдан хашгирсан. Гэвч энэхүү хагацлын тэрл өвдөл чаналлыг амсаж мэдэрсэн моддол уй гоногт авсан эцгийн энэхүү уулгалталтыг цойройлон хашгирлаа гэж. Ойлгосноо тий. Өөрөөр хэлбэл нөгөө эхэнд Шукадев хашгирсан. Шукадев Госвамийн тухай одоо Сута Госвами ярьж штэ тий. Өөрөөр хэлбэл Шримад Бхагаватам бол хамгийн анхлан бол Шукадев Госвами айлцсан. Шукадев Госвамиг айлцсныг Сута Госвами бол ярьж байгаа штэ тийм үү? Шукадев Госвами бол одоо нэг Ведийг одоо тойрол бичүүлдээсэн Вясадевагийн ганц хүн тийм үү? Хүн. Вясадевагийн хүн. Тэгээд Шукадев Госвамиг бас түүхээдэг штэ. Нөгөө ихийнхээ хэвлэлд ингээ байж байгаа үед ихийнхээ хэвлэлээс гарахгүй баг 16 нас хүрсэн гэх. Тэгээ нөгөө аав нь гуйж иж хүмүүн хин хэвлэлээс төрөөчэй гэж гуйж иж гаргасан гэд. Тэгээ яагаад гарахгүй байсан гэхээр одоо хэрвээ ингээд материалын ертөнцид ингээд төрчих юм бол одоо нөгөө бурханы хуурамч энерги тэр маягийн энергинд ороод ингээд хамаг андаймод ингээд мартчих магадгүй гэж одоо айгаад ингээд гарч чадахгүй байсан гэж. Тэгээд ерөөсөө ер нь төрөөл ерөөсөө ингээд гэрээ орхиод тэр саньясын гоордын сахилыг өгөөд ингээд гэрээ орхиод явцсан гэж. Тэгээ араас нь Вясадева хүүмнийгээл араас нь гашгаргаал үлдсэн гэж шүү дээ. Тэгээ энд бас нэг чухал юм байна л та. Тэр нөгөө одоо дээд ангийнхан буюу Брахманы ангийнхан зориулагдсан ариун уяа зан үйлийг дамжин өнгөрөлгүй шууд саньясан авсан гэж. Тэ? Өөрөөр хэлбэл саньясан сахил авахын тулд одоо тэр Девижа буюу хоёр дахь төрөгч буюу Брахман болох хэрэгтэй байна. Гэхдээ тэр мэрийг дамжин өнгөргүй. Яг тэгэхээр аль үжээ аль урдны амьдралуудаа тэр төвшинг даван дамжин өнгөрөөд аль дээд төвшин дээр очсон байгаа учраас тэр Брахманы сахил тэр ариун уяаг авах ямар шаардлага байхгүй байсан. Тийм одоо агуун ариун бодгоод байсан байна. Шукадев Госвами. За 3 дугаар шүлэг.
Вясадевийн хүү бүх мэрэгдүүдийн номын багш түүний өмнө одоо таны өмнө тэг шуукад гүн хүндэтгэлтэйгээр мөргөж байна. Вясадевийн хүү бүх мэрэгдүүдийн номын багш таны өмнө гүн хүндэтгэлтэйгээр мөргөж байна. Материалыг авахын харанхуй орон зайгаас сулран гарахаар хичээгч бүдүүлэг материалистуудыг нэгүүлсэх агуу их инэрл нэгүүлслийн улмаас тэрээр ведийн мэдлэгийн зүцгий дээр энэхүү хамгаас нандин нэмэлт мэдлэгийг нэмэн өгүүлсэн ба үүнийг өөрийн туршлагаар батлан эзэмссэн юм а гэж. Вясадевийн хүү бүх мэрэгдүүдийн номын багш түүний өмнө гүн хүндэтгэлтэйгээр мөргөж байна. Материалыг авахын харанхуй орон зайгаас сулран гарахаар хичээгч бүдүүлэг материалистуудыг нэгүүлсэх агуу их инэрл нэгүүлслийн улмаас тэрээр ведийн мэдлэгийн зүцгий дээр энэхүү хамгаас нандин нэмэлт мэдлэгийг нэмж өгүүлсэн ба үүнийг өөрийн туршлагаар батлан өгүүлсэн юм а. За. Нэг тайлбарлах шаардлага байхгүй мөн. За дөрөвдүгээр шүлэг нь ялалтанд хүргэх цор ганц зам болох Шримад Бхагаватмыг уншихын өмнө Бурхны бодгол Нараяна хүмүүсийн шилдэгэн болох Нараяна Риши мэдлэг ухааны охин тэнгэр Сарасвати ээж зохиогч Шрила Вяса Дева нар танаа хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй гэж. За энд бас нэг чухал юм байна тий. Ялалтанд хүргэх цор ганц зам болох Шримад Бхагаватмыг уншихын өмнө тий Бурхны бодгол Нараяна хүмүүсийн шилдэгэн болсон Нараяна Риши буюу Арш Даянч тий мэдлэг ухааны охин тэнгэр Сарасвати ээж буюу Янжила зохиогч Вяса Шрила Вяса Дева нарт хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй байдаг гэж. За 5 дугаар шүлэг нь их эмэргэд минь ээ та бүхэн зүйтэй асуултуудыг асуулаа. Эдгээр нь Кришна эзэнд хамааралтай учраас нэн үнцэнтэй болж байна. Мэдээж хэрэг бүх дэлхийн нийтийн сайн сайхан байдалтай ч энэ нь холбоотой. Зөвхөн тийм асуултууд нь сүнсэнд бүрэн ханамжийг л авчирч чадна гэж. Одоо нэгдүгээр бүлэг дээр бол мэрэгдүүдийн асуулт гарсан шүү дээ тий. Тэгэхээр энэ суудаг болсон юм тэднийг сонсоод тэр асуултуудыг сонсоод ингэж хэлж штэ та бүхэн үнэхээр сайхан зүйтэй асуулт асуулаа. Эдгээр нь Кришна бурханд хамааралтай авчраас үн цэнтэй болж байна. Тэгээд энэ нь гэхдээ мөн дэлхийн нийтийн сайн сайхны байдалтай ч бас холбоотой. Зөвхөн ийм асуултууд нь сүнсэндээ бүрэн ханамжийг авчирч чадна гэж. Тийм асуултууд нь зөвхөн хариулт биш те асуултууд бас сүнсэнд ханамжийг авчирдаг байх нь шүү дээ тийм үү. Хариултаас гадна бас асуултууд бас хүнийг бас сэтгэл ханамжтай болгох байх нь. Ягаад тэгэхээр тэр асуултуудыг тэр хариулахын тулд Бурхны тухай одоо тэр ярих шаардлагатай болж ирж байгаа. Тийм учраас Бурхны тухай ярьж гинэ гэдэг нь тэр хүнийг одоо сэтгэл ханамжтай болгох байх нь. За 6 дугаар шүлэг нь бүх хүмүүст зориулагдсан дээд үйл хэргийн тусламжтайгаар тэд трансцендент эзэнт хайр ба чин мишрэлээр үйлчлэн зүтгэх төвшөнд ирж чаднаа. Бүх хүмүүст зориулагдсан дээд үйл хэргийн тусламжтайгаар тэд трансцендент эзэнт хайр ба чин мишрэлээр үйлчлэн зүтгэх төвшөнд ирж чадна. Сүнсийг бүрэн дүүрэн хангамжтай болгохын тулд тэрхүү чин мишрэлийн үйлчлэл нь ямар нэг ашиг хонжоос сэтлгүй мөн тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж. За бүх хүмүүс зориулагдсан дээд зүйлийн тэр дармагийн тусламжтайгаар тэд трансцендент эзэнт хайр ба чин мишрэлээр үйлчлэн зүтгэх төвшөнд ирж чаднаа. Сүнсийг өрөн дүүрэн ханамжтай болгохын тулд тэрхүү чин мишрэлийн үйлчлэл нь ямар нэг ашиг хонжоос сэтлгүй мөн тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж. За юм байна. Ер нь бол одоо бурханлаг практик үйлдэхтэй ямар нэг юу авах байх юм шүү дээ. Ашиг хонжоос сэтлгүй. За би энийг хийж чад тийм юм болчихно да. Тийм мөнгө төгрөг авах даа гэдэг юм уу. Дараа нь тийм байр суурь ахин даач гэдэг юм уу. Тийм ашиг хонжоос санаа ерөөсөө байж болохгүй байна. Нэгдүгээр хамгийн чухал нь.
Зүгээр бурханд үйлчлэх тийм сэтэл сонирхол хүсэл байж ах хэвээр. Яа нөгөөх нь тасралтгүй үргэлжилж явах хэвээр байна. Өөрөөр хэлбэл нэг өдөр хийж чад, хоёр өдөр хийж чад, нэг жил хийж чад, нэг сар хийж чад ч юм уу хайж болох уу. Байнга энийг тогтмол хийж их хэвээр. Дашчан Жапагаа унших байд юм уу? Ширмат Бхагаватам унших байдаг юм уу? Чайтана Чаритамрита унших байдаг юм уу? Эднийг байнга тогтмол хийж явах хэвээр гэж. Тэгжиж үрдэнд хүрнэ гэж. За юм байна. Манай нөхдөө одоо тэгээ өндөрлөе доо. Энэ коммент юус гарч ирэхгүй байна. Энэ ер нь алдаатай л баг шиг байна. Ийм л байна да. Тэгэхээр бидний одоо Шримад Бхагаватам уншиж байгаа зорилго юу вэ? Ерөөс ихний ээлжинд бол ариусгах зорилготой тий. Тэгээд цаашлах юм бол Бурхны тэр 6 наадмыг ойлгох тийм үү. Бүр цаашлах юм бол мэдрэх тийм үү. Бүр цаашлах юм бол оролцох тийм асар өндөр том зорилготой. Хамгийн нэгдүгээр бид нэр ариусгах хэрэгтэй. Ариусж ийж бид нэр Бурхны тэр 6 наадмыг мэдрэх боломжтой бол. Ойлгосноо. Өөрөөр хэлбэл Бурхан болоод Бурхны тэр 6 наадам бидний хооронд юм том одоо өргөн том хан байж байгаа тийм. Тэр хааныг давж туулах, тэр хааныг нэвтлэх. Тэрний тулд одоо бид нэг Шримад Бхагаватам уншиж чинь, Бхагавад Гитагаа уншиж чинь, Чаритамрита уншиж чинь. Бидэрт ер нь бол ерөнхийдөө одоо хоёр одоо түлхэц байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Хоёр түлхэц байх хэрэгтэй угаасаа. Нэгдүгээр түлхэц нь юу яах вэ гэхээр бид нар юу түлхэж явах хэрэгтэй гэхээр бид нар одоо цаг хугацаа явж байгаа, урсан өнгөрч байгаа шүү, тийм үү? Цаг хугацаа урсан өнгөрч байгаа. Бидний одоо оноогцсон цаг хугацаа бол үр ашигтай өнгөрч гэнэ үү, үр ашиггүй өнгөрч гэнэ үү гэдгийг бодоо тий. Одоо үр ашиггүй хайрын өнгөрч гэнэ гэж бодоод бид нар тэн дээр бид нар түлхэц явуулчих хэрэгтэй. Тэгээд бидний одоо нөгөө одоо энэ материалыг өсөнд чинь алхам тутамдаа нь аюул зовлон одоо нуугдж ятдаг ийм аюултай одоо ертөнцтэй маргааш юуж тохиолдож магадгүй. Нэг цагийн дараа юуж тохиолдож магадгүй. Жилийн дараа юуж тохиолдож, хэд ч юуж тохиолдож магадгүй. Тийм учраас ийм юмч болцолтгүй нөө. Болцолтгүй тийм аюултай ажил учраас бид нэр өнөөдөр ч гэсэн одоо энэ цаг хугацаагаа тийм маш зөв зүйтэй ашиглаж явах хэрэгтэй. Гэдэг нэг сэтэл бид нарыг түлхэж явах хэрэгтэй. Нөгөө нэг сэтэл нь юу байх вэ? Энэ өөрөөр хэлбэл Бурханы энэ трансцендент 6 наадмын амт шимттэй тэр амт шимт бидний дээрээс нь татчих хэрэгтэй шүү дээ. Энэ хоёрын хүчин бид нар активчлах хэрэгтэй байна шүү дээ. Нэг нь одоо бид нарыг одоо айдас нэг үгээр хэлэх юм бол айдас тэр төгшүүр ертөнцийн одоо аюултай байдлаас сайхан айдас төгшүүр бидний төлөвлөж явах хэрэгтэй. Нөгөөх нь бол бидний Бурханы тэр трансцендент тэр гайхамшигтай 6 наадмын амт шимтээр раасаа тий эдгээр дээрээс татчих хэрэгтэй. Энэ хоёрын хүчин бид нар бурханлаг амьдралд амжилт олох гарах хэрэгтэй байна. За Хари Кришна. За ингээ өнөөдрийнхөө уншлагыг өндөрлөё. Тэгэхээр дараагийнхаа уншлагаар дахин уулзлаа. Түр баяртай. Хари Кришна.